Уцаасаа байна. Гар барихын оронд ингэдэг юм байна те. Яг нь одоо контакт үүсэхгүй л ариун цэвэр сагчин гэсэн үг. Контакт үүсэхгүй тийм ээ. Ааха. Нэрээ ингээд одоо ингээд яг энэ гар барих ёслолчин бол одоо манайх биш тийм ээ. Гаднаас орж ирсэн. Европоос орж ирсэн. Тэгээд хамгийн бохор зүйл. Ердөө одоо ингээд ариун цэвэр сагч байгаа улс орнууд одоо Япончууд гэхэд маш цэвэрхэн гар барихгүй те. Урт насалж байна. Солонгос шүү те. Бас ингээд тэг гар барьж байгаа ёс бол баруунаас орсон маш бохир зүйл байхгүй. Тэг бидний гар хамгийн муухай. Тэд нар хүнтэй ямар нэг хүнтэй гар барьчаа тэгээд дараа гэртээ очиж хүүхдээ барина ингээд өөрөө хоолундаа барьж идэн те. Тэгэхээр манай өвгдөөс ч маш цэвэрч байсан шүү дээ. Одоо ингээд өөр хаягтайгаа заавал явна. Одоо би хаач гэсэн ингээд аягаал өөр хаягандаа ингээд хоолундаа идчихээ. Тэгэхээр бактери, хеликобактер ямар ч юм тийм халдвар байхгүй. Гараар бариад контакт хийхгүй тэгэл. Тэгэхээр ингээд хүний бие чинь нэг элдв юм дарамтан дунд байхгүй гэсэн. Одоо хүн чинь байнга л өвдөд шүү дээ. Одоо Монголд бол өнөөсөө өвчнгөө хүн байхгүй. Яг бол ерөөсөө гол шалтгаан энэ ариун цэвэр байгаа байхгүй. Тэр битгий хэл ковидын үеэр хідүүлээ ингээд байнгын гараа угаагаад зайсан чинь ханаад манад байх. Ханаад огцсон шүү дээ. Тий. Тэгэхээр яг хөө ерөөхдөө энэ нэг соёлыг буцаа сэргээхгүй бол ялангуяа манайх шиг ус багтаа тэгээд халдвар их тархшаа газар бол аюулт болчиход байхгүй. Хаач утсан гараа угаагаад хамгийн бол хүнтэй гар барихгүй байх. Ингээд барьчихвал бол маш гоё ёслоо шүү дээ. Ердөө бол тийм ингээд доо сайн байна уу тийм.